Өдрийн бэрхэн үзэгчтэй хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг эхэлж байна. Монгол Улсын 21 аймаг 361 сум 9 дүүрэгт санаачлан өрнүүлж байгаа хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөрийг тань мэдхэн телевиз дэмжин ажиллаж байгаа лээ. Энэ ажлын хүрээнд хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлгийг 7 хоног бүрийн мягмар пүрэв гаргуудын 19 цагаас бямгаргийн 12 цаг 30 минутаас шууд эфирээр дамжуулан үзэгч олонний саналыг хүлээн авч байгаамаа. Студид хөтлөгч Туул миний бие ажиллаж байна. Ингээд эрхэм үзэгч та бүхэн Монголд хямрал биш хулгай нүүрсэн гэдэгтээ санал нийлэх үү? Хэрвээ санал нийлж байвал, санал нийлэхгүй байвал 1919-45 шууд утсанд холбогдсон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтойгаа. За мөн 1992 оноос хойш Монголын нийгэм эдийн засаг Монгол түмний амьдралд хор уршиг учруулсан 100 хар үйл явдлын нэрсийг бол жагсаалтыг гаргаж байгаа. Эдгээр жагсаалтад бас өөрийн үзэл бодол саналаа илэрхийлэх бүрэн боломжтой. За бас манай залуучуудын холбооны залуус маань бол 11-р сарын 19-ноос эхлэн 12-р сарын 12-ны өдрийг хүртэл бол Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэгт бол хүрч ажилласан байгаа. Ингэхдээ бол 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлсэн. За 100 хар үйл явдлын жагсаалт ерөөхдөө гарч эхэлсэн байгаа. Тэгээд эхнээс нь та бүхэндээ мэдээж 100 хар үйл явдлын жагсаалтыг уншиж танилцуулах болно. Эдгээртээ хэрвээ та бүхэн санал нийлж байгаа юм бол 1919-45 шууд утсаар холбогдсон өөрийн саналаа нэмж илэрхийлэх юм бүрэн боломжтойгаа гэдгийг дахин хэлье. За тэгээд үзэгчтэй холбогдтол бол 100 хар үйл явдлын жагсаалтыг эхнээс нь өмнөх дугаартаа бол бас үзэгч олондоо сонирдуулж танилцуулж байсан. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаарт бас эхнээс нь танилцуулъя гэж бодлоо. Тэгээд эрхэм үзэгч та бүхэн маань 1919-45 утсанд шууд утсанд холбогдсон. Эдгээр 100 хар үйл явдлын жагсаалттай санал нэг байвал өөрийн саналыг хэлж өөр санал нэмж хэлэх санал байх юм бол бас өөрсдийн саналыг оруулах юм бүрэн боломжтойгаа. За тэгээд 100 хар үйл явдлыг нэрлүүлж байгаа шалтгаан учир гэх юм бол эдгээр 100 хар үйл явдлыг нэрлүүлснээрээ 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бол эдгээр 20-ны өдрөөс эхлэн эдгээр 100 хар үйл явдалтай холбогдох эзэн холбогдогчид этгээдүүдийн нэрийг жагсааж 100 хар эрхмүүдийн жагсаалтад оруулах байгаа. Тэгээд эдгээр 100 хар үйл явдалд эзэн холбогдогчоор нэрлэгдсэн эрхмүүдийг бол 2016 оны сонгуульд сонгохгүй байхыг бас уриалгах юм үйл ажиллагаа өрнөн явагдаж байгаа. За тэгээд эхнээсээ бол 100 хар үйл явдлыг манай олон нийт нэрлсэн байгаа. Тэгээд нэгдүгээрт бол гинтийн ашигын 68% татвар орсон байна. Үзэгчтэй бас нэг зүйлийг нэмж хэлэхэд бол 100 хар үйл явдлын жагсаалт бол сүүлийн 1 болон 2 жил, сүүлийн 5 жилийн доторх үйл явдлын жагсаалт биш, 1992 оноос хойш болсон 100 хар үйл явдлын жагсаалт байгаа гэдгийг дахин хэлье. Тэгээд гинтийн ашигын 68% татвар, нүүрс хөтөлбөр, санжийн зориг агсны аллахын хэрэг, ургах наран хорооллыг барьсан бас багтсан байх юм. Халах голын 500 мянган га газрын дуулан орсон байна. Улсын хурлалт намын жагсаалтаар ордог босно нь төрийг завхруулах, иргэдийн шууд сонгох эрхийг зөрчсөн явдлаа хэмээн бас иргэд олон нийт үзсэн байна. Өмч хувьчлал орсон байна, казиногийн тухай хууль орсон байна, алт хөтөлбөр орсон байх юм. 35 тэрбумын татварын өршөөлийн хууль орсон байна. За цэвэр агаар сан байгуулах шийдвэр үр дүн орсон байх юмаа. Тэгэхээр цэвэр агаар сангийн хувьд бол иргэд бол нэлээдгүй бухимдалтай, шүүмжлэлтэй ингэж хандаж байгаа. Улаанбаатар хотын уутааг бууруулна гэж жилээс жилд ярьдаг, үл болохоор ярьдаг, зун болохоор мартдаг. Дахин намар болохоор утааг бууруулна, намайг сонгооч гэсэн нэр дэвшигчд олноор гарч ирдэг байгаа. Тэгээд энэ жагсаалтад бас орсон байх юм. 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг бас багтсан байна. Тэгээд үргэлжлүүлэн үзэгчийн авсныхаа дараа үргэлжлүүлэн 100 хар үйл явдлын жагсаалтыг үзэгч та бүхэндээ уншин танилцуулах болно. Эрхэм үзэгч та бүхэн 1919-45 шууд утсаар холбогдсон өөрсдийн саналыг илэрхийлэх бүрэн боломжтойгаа. За үргэлжлүүлээд энд нэг сонирхолтой 100 хар үйл явдалд олон нийтийн нэрлсэн
зүйл бол 5 толгойн гэрээний төсөл байгаа. Оюу толгой 5 толгойн гэрээний төслүүдийг бол иргэд маш олноор нэрлсэн байдаг. За хогны ногоон утны асуудлыг бол иргэд маш ихээр хөндөж байсан. Энэ бол манай ард түмний бол хамгийн сүүлийн үед болсон ард түмний нилээдгүй эсэргүүцэж хүлээж авсан ийм зүйл байгаа. Маш олон тэрбумын за энэ хогны утны мөнгөөр бол маш олон асуудалтай байгаа. Нөгөө л нэг яригддаг хүүхдийн цэцэрлэг сургууль эмнэлгийн асуудлуудыг бас тодорхой хэмжээнд шийдэх боломжтой байсан гэдгийг бас иргэд харж байгаа. За үзэгч холбогдсон байна. Өдрийн төргий танд байна. Өдрийн төргий та холбогдсон байна. Энэ хотоос Монгол нэр юм уу? 100 хар үйл явдлын жагсаалтыг нэрлэж байгаа. Тэгэхээр одоо ард түмний тийм ээ одоо эрх ашгийг зөрчсөн тэр хар үйл явдлыг та нэрлэх боломжтой байгаа. За энийг бол дэмжиж чинь тийм ээ. Иргэд бол энэ дээр бол маш их саналыг өгсөн байгаа. Бид бол 21 аймаг 9 дүүргээр ажилласан. Бурмаа гişэнийг нэлмэрэн 16 онд нэгдвчиг талаас нь хар жагсаалтад оруулж байна тийм үү? Тий хар жагсаалтад оруулж байна. Яг энэ намын жагсаалтыг асуусан бурмаа гişэ чинь. Хар жагсаалтад нэрлэгдсэн ард түмний одоо олон нийтийн саналыг нилээдгүй авч нэрлэгдсэн эдгээр гишүүдийг бол 2016 оны сонгуульд одоо нэр дэвшүүлэхгүй байх тийм ээ. Нэр дэвшинч одоо сонгохгүй байхыг бас иргэддээ уриалж байгаа. Сонгуулам гэдэг шиг ямар сонгогчгүй гэсэн шүү дээ. Сонгогчгүй гарч ирсэн. Дээр нь халах голын 500 мянган газрын төлөв. Намын жагсаалтыг болио гэж бас за үзэгч маань холбогдож байна. Тасарч байна. Тэгэхээр намын жагсаалтыг бол иргэд маш олноор эсэргүүцэж байгаа. Энийг бол болио. За дээрэс нь бас тэр тоолохын хар машиныг бас маш ихээр эсэргүүцэж байгаа иргэд маань. За дараагийн үзэгч холбогдсон байна. Оройн төргий тань өдрийн төргий байна. Сайн байна уу та холбогдсон байна? Байн та холбогдсон байна. Уучлаарай шууд нэвтрүүлэг явж байна. Шууд нэвтрүүлэг дуусны дараа иргэд маань бас 1919-45 шууд утсанд маань холбогдсон. Зараа өгөх бүрэн боломжтой байгаа. За үзэгч холбогдсон байна. Өдрийн төргий танд байна уу өдрийн төргий? Та холбогдсон байна. Зааварчлаараа энэ үзэгчийг таслая. Тэгэхээр эрхэм үзэгчтэй та шууд утсанд маань холбогдоод телевизийнхаа дууг багасгаад шууд утсаараа яриад явах боломжтой байгаа. За дахин үзэгч холбогдож байгаа шиг байна. Өдрийн төргий танд Хулгайч Монгол таныг сонсож байна. Өдрийн төргий танд та холбогдсон байна. 19 дав. За тийм байна. За эрхэм үзэгчтэй тэгэхээр заруудаа бол шууд нэвтрүүлгийн дараа 13 цагаас эхлэн өгөөд яваарай. За үзэгч маань тасарч байгаа. Тэгэхээр тань мэдхэн телевиз бол орон даяар гардаг байгаа. Тэгээд орон даяар тань мэдхэн телевизийг үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэн маань 100 хар үйл явдлын жагсаалтад санал нийлж байвал түүн дээр бас саналаа өгч нэмж одоо санал хэлэхээр тийм 100 хар үйл явдлын жагсаалтад багтаахаар санал байвал бас 1945 шууд утсанд холбогдох бүрэн боломжтой байгаа. Өдрийн төргий танд байна сайн байна уу та? Зоог хэлэх зүйл надад 76 чинь нүгтэр авах юм шүү. За. Тэгэхээр юм хүмүүс байдаг. Тандалт суусан баахан сонгуулаас мөнгө олсон гэдэг. 76 гишүүнээс гадна бол бусад одоо яам тамгын газрын ч юм уу тийм ээ дарга нар сайд нар бас нэрлэгдэнэ гэж олон нийт маань үзэж байгаа. Таны үзэл бодол үнтэй хэр нийлж байна? Тэгэж ер нь бол наад арчлагаас наад түрүү их найз хайдаг юм. Аан тоос болсон баг байгаа шүү дээ.
За ойлголоо, таны саналыг бид хүлээвлээ. За тэгэхээр эрхэм үзэгчтэй за 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл бол бид бүхэн шууд нэвтрүүлгээрээ дамжуулан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан за мөн иргэдийн одоо ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн за бас нийгэм эдийн засагт хор хохирол учруулсан тэдгээр 100 хар үйл явдлыг жагсааж олон нийтээр нэрлүүлж байгаа. Тэгэхээр 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хойш болвол эдгээр 100 хар үйл явдалд холбогдох эзэн холбогдогчдын нэрсийг нэрлэх байгаа шүү. За үзэгч холбогдсон байна. Өдрийн мэнд хүргэе танд. Сайн байна уу, та холбогдсон байна? тийм. За өдрийн мэнд. Таны саналыг санаж байна. Одоо хадисаад ороход Монголын ард түмний дундаас байна шүү дээ. За 17 Чингис Экспрессийг одоо 90 оны дундаас дарж Монголын ард түмний сонсож байна, та яриад яваарай. Монголын ард түмнийг одоо энэ өөрийн дуулууч Монгол авсалд оруулсан ард түмнийг ажин чиглүүлсэн гол хүмүүс өрөөсөө гастраагийн бат болох шүү дээ. 17 Чингэлэг экспертийн хэрэг харж хасаалтад орно, тийм үү? Одоо нарийн хор хөнөөл өөрөөр батгатаагүй Монголын ард түмэн айж ирэхэд нэг ч хүн байхгүй. За Баттулга. Энэ хүн өөрөөр дээд өндөрлөлт нөр бүх юм мөнгөөр зогсоож Монголын ард түмнийг өөрөөр төрийг өөрөөр давхар болж ганц хүн. Монголын төр шиг байсан бол энэ хүний хэзээ буудан алхах маа хэвээр. За ойлголоо, өнөөдрийн байдлаар бид бол 100 хар үйл явдлын жагсаалтыг нэг оруулж 2 одоо сонгуулийн хар машин биш үү? За тийм. Энийг саруулж өгөөрэй гэж байна. За хар машиныг бол иргэд маань хар жагсаалтад оруулсан байгаа. Энэ дээр бол олон нийт маш их саналыг өгч байгаа. За баярлалаа танд холбогцсонд. Хар машины асуудал бол за сүүлийн үед иргэдийн нэлээдгүй бухимдлыг төрүүлж байгаа. За хар машин бол компьютер программын хүмүүс зохиодог. Үүн дээр ямар нэгэн одоо юу гэдгийг програмчлал үүсгээд саналыг давхардуулах юм уу, илүү тоолох юм уу, иймэрхүү асуудлууд гардаг гэдэг үднээс болвол иргэд эргэлзээтэй хандаж хар машины асуудал дээр бол хар жагсаалтад оруулъя. Хар машинаар сонгуулийн саналыг тоолдог босноо 100 хар үйл явдлын жагсаалтад яалтчгүй орох асуудал юм а гэдгийг бол хэлж байна. За үзэгч холбогдсон байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. За баярлалаа, холбогдсон байна уу та? За. Өдрийн мэнд. Таныг сонсож байна би. За. За шууд яриад яваарай. Танаас хүмүүс ярьсан сонсоод архины хобол яхахгүй нэ. Дээрээс нь бод уухагаа бидээс маш бүр ашиггүй цаад эндээс олж Монголоор маш их шамарч байна. Энэ бол энэ төрийн өндөрлөлтийн энэ зөв чиг бодлого байхгүй байсан. Дээрээс нь өөртөө энэ сонгуул гарсан мөнгөө нөхөж бүх энэ ажлаа хийж байгаа учраас ард олон дээр наастаа гэж байхгүй. Энэ хүмүүс энэ ард олонд орж амьдрдаг учраас өөрсдөө зөвхөн тансаг хэрэглээтэй байж учраас энэ ард өнөөдөр хоолгүй ханж байгаа харамсаад өгч байгаа. Тэгээд одоо хүнд өвчин тусаа тэрийг имжлүүлж чадахгүй байгаа. Ядуу монголчуудын зовлон энэ гэдэг хамаарахгүй учраас ингэж бол ямар ч тийм улс төрч хүний монгол хүний тийм нүнжил сэтгэл гэдэг нь энэ хэсэг хүмүүс л байлаа. Яг бүгдийн дадлаг хийж хэлэхгүй. Дадлаг дотор биднээс өнөөдөр дуурч байгаа уу болоо өгч байгаа хүмүүс маш зөндөө өсөж багтай нэг холбогдож байна. За. Манай хавтууд бол ажлаар хийж байгаа шууд байна. Бидний хөө явж байгаа хүмүүс бас тэгээд Ганбаатар гишүүний маш их дэмждэг, Уян гишүүний маш их дэмждэг. Би дагчдыг дэмждэг. Би дагчдаг. Ийм хүмүүс гарч ирэх хэрэгтэй. Түүнээс одоо нэг олон жил улс төр байсан, олон жил нэг хар 8-нд шургацсан, олон жил энэ нийт ард түмний мөнгийг хулгайлаж авшаа сурцсан хүмүүс бол одоо бидээс үнэхээр хэрэг алгаа юм. Монголын ард түмэн одоо сонгуульд зөв хийгээсэй. Бидний өнөөдөр дугуулж байгаа нэр болгон бидний төлөө зүтгэж чадвал Монгол орн одоо бид өндөр өвдөд өндөр баяртай хүмүүс шүү дээ.
одоо тийм цаад хэцүү болохоор төрийн бөөс толгой тал гэж үг байдаг гэсэн би тийм жинхэнэ хэцүү бөөсөд төр гарсан байл гэж бодож байна. Тэгээд би одоо 76 гишүүн бол энэ засгийн газрын усад надад хэлэх үг алдаад тэр ард хандж хэлэхэд сонгуулаа зөв хийх хэрэгтэй байна. Ард түмээ гэдэг бидний сонголтоос бидний Монгол хэлээр шалтгаалж байгаа учраас. Тэгэхээр харж дэрсэн хэрэг уул уурхаан хэрэг дээрээс нь одоо нэг хэмжээ дамжуулах зээл орсноос болоод Монгол орнд хизээ нэг хөрөнгөөр зээлэд гарах юм байгаа боо. Монголчуудын сэтгэл санаад маш их гундуу байгаа. Би ч одоо ингийн ард утгад дунд амьдардаг учраас хүн болгоны өнөөдрийн амьдрал одоо үнэхээр хэцүү болсон байна. Зүгээр одоо монголчууд уужаад суртаад өгдөг хэрэгтэй яаж ч одоо бусдаар шингээд тэнцээд босоод ингэж яваад байгаа. Бараг одоо доцоод иргэний хөдөлгөөн дайнахад баг нэг шахуур болсон байна. Энийг одоо тэгээд анзаардаг юм уу? Тэгэлгүй яг манай хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөрийн баг хамт олон бас Ховд аймагт ажилласан байгаа. Энэ хүрээнд бол танай нутгийн залуус бол биднийг маш ихээр дэмжиж ажиллахаа илэрхийлж талархлын үгээ бас дайж байсан. Тэгээд үүнийг хэлэхэд бас таатай байна. Тэгээд хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөрийн маань бас дэмжин ажиллаарай гэж хэлээ. Тэгээд таны бас үнэтэй саналыг орон даяар тань мэдхэн телевизийг үзэн суугаа үзэгчд маань бас сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Холбогдсон баярлалаа танд. За тэгээд үзэгчд маань ерөнхийдөө холбогцоор байна. За саяны үзэгчийн хэлсэнтэй бол яалтчгүй санал нэг байна. Иргэд бид одоо тийм ээ за сонгуулийн ажил аль хэдийн явагдаад эхэлж гисэн. Нэр дэвшигчд маань бол аль хэдийн тойргуудаараа очоод нүүрс тараахан тараагаад, сүү тараахан тараагаад, гурил будаа тараахан тараагаад, за 20,000-ын дэвсгэр тараахан тараагаад эхэлж гисэн байна гэдэг мэдээлэл бол гарч байгаа. Тэгээд яг одоо Монгол түмнийхээ тийм ээ ард түмнийхээ энэ хямралтай зэрэгцээд хямралаар далайлгаж тийм ээ хямрал нэрийн дор бас ядуу буурай амьдралын үзүүлэлт бас тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа. Тэгээд энэ бүхэн дээр л тоглолт хийж байгаа юм болов уу гэж хараад байгаа. Тэгээд дараагийн үзэгч байгаа хүлээн авъя. Өдрийн төргий танд. Баярлалаа. За та холбогдсон байна. За баярлалаа. Таавын баярлалаа. Ингээд ийм бас аркам энэ телевизийн инка хамтраад нэгдээд ирнэ. Энэ наад нөхдөдтэй чинэр хэлцэхгүй болохгүй. Энэ бол зөвхөн юм гаргаж байгаа баярлалаа таавын. За баярлалаа танд. Энэ наад тулгаач нар бол багвандаас өсөлөө багвандаас үрдөрч тулгаач шүү дээ. Наад 76 дотор чинь нэг 15 гайхах юм бэ. Бусд нь бол бүгд тулгаач. Тэгээд загсаадаараа наадсан зүгээр аймаг сумд дөрвөөр хүртэл бүгд тулгаач байсан. Наам тэндрийг хүртэл зүгээр өөрсдөө коммунистийн хамаатан садын дэвтэг ийм тендер гэж өрмөж нүг ажил хийж чадахгүй байсан хамаахгүй зүгээр нам төрсөн гаргаад батлаад өгчдөг. Тендер баталдаг. Ажил хийж чаддаг нь ажил өгдөг. Чадахгүй нэг өөрийн хооронд нам дармаадны нөхцөл зүгээр тэр 3-4 дахин нүгүүлсэн тендер болгогддог. Ийм зовхож надад бүгд тулгаач нь. Арчилсан намынхан бол одоо энэ арчилсан нам ордын намчилсан өөрөө ажиллахан дөө. Юусаа зөв тулгаач асуучихад бүгдээрээ нам тулгаач хийсэн байна. Тэр нөхцөл чинь бүгдийн зөвлөх хэрэгтэй. Тэрнээс бүгдийн зөвлөхгүй Монгол хэзээ зөвлөх. Надад чинь эдгүүрдэх нам гадагшаа гараад гуйлахгүйгээ декорноо зарчаад гуйлахгүйгээ явуулдаг тийм ерөнхийлөгч юм явсан байна. Аяа гэж байгаа. Тийм гуйлахч ерөнхийлөгч бол Монгол улстай бол шүүрүүлэх гэж зөв замаар болохгүй шүү дээ. Наад чинь одоо зүгээр хаашаа зогтох нэг газар зогтлоо гэсэн юм жоо. Дэлгэсэн наад булгаач нар ч бол Монгол багтах газар байхгүй шүү. Одоо энэ зөвлөхгүй болохгүй. Баярлалаа таах. За баярлалаа таны саналыг. Чамаараа нэг бодож тагч тэнцэхэд. За уучлаарай уцан тасарч байна. Эрхэм үзэгчийн саналыг бас бид хүлээвлаа. За тэгээд арчсан нам ардын нам гэд ерөнхийдөө бол нам ялгалгүй бүгд хулгайч дээгнэнд байна л гэж саяны холбогцсон үзэгч маань хэлж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хөдөө орон нутаг 9 дүүргээр ажиллахад бол олон нийт маань
За зөвхөн ингээд 76 гишүүн ингээд бас онцлоод авах хэрэггүйгээр шат чатандаа энэ хулгайны үрэлж гисэн шат чатандаа бол авилгачид үүрэлж гисэн юм байна. Зүгээр одоо цэцэрлэг тийм ээ сургуулийн багш нар зарим тохиолдолд бол эмч нар хүний одоо ингээ гар хардаг. Энэ бол тодорхой хэмжээнд их бага хэмжээгээр авилга юм аа. Тэ. Энэ маань бол ингээ бүх салбарт бүх шатанд үүрэлж гисэн байна. Тэгэхээр одоо заавал ингээ дээгүр гэж ярилдаггүй доороос нь ч юм уу ингэж эхлээд цэвэрлээд явбал яасан юм бэ гэсэн саналуудыг бас ирүүлж байгаа. За үзэгч холбогдсон байна. Өдрийн мэнд хүргэе танд. сайн байна уу? Сайн байна уу та таныг сонсож байна. Би холбогдсон байна уу? Холбогдсон байна та. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе танд. Бэмэр явж байгаа гапдаг юм. Холбогдсон байна. Та хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Телевизрийн дууг багсахаараа та. Телевизрийн дууг хаач. Тэгээ уцаараа яриад яв. Давхар яриад сайн байна уу? Сайн байна та. За би ганц хоёр өөрийн бодгийг ярмаар байна. За сонсож байна тийм. Одоо энэ сонгуулийн ихтэй миний одоо том одоо зүйлтэй бодолтой өгөхгүй бол одоо энэ янз бүрийн үйл байхгүй шүү дээ. Яагаад юм? Яа. Сонсож байна таныг. Тийм. Тэгээ одоо өчтөр одоо тэр хар хайцны талаар энэ баян сайхан дээр сайдмад ярьж байна ерөөсөө. Одоо хөгжлөөс авах гэж байна. Одоо энэ трендингийн үед одоо энэ хар хайцгаар хөөстэй тийм байхгүй гэж ярьж байна. Тэгвэл одоо Америкийн хөгжлөө бүр орой юм хаашиг. Одоо наад Америкч нь одоо энэ хар хайц гэж өгөхгүй Булхан баригдаад хасагдаад одоо Монголд одоо шигшигдээд ирсэн хар хайц шиг. Тэгэхээр баяр сайхан одоо тэр ард түмнийг баримтлаад мэдээлгүй юм шиг. Мэдээс одоо техникийн хөгжлөө ийм орой юм уу гэж юм. Тэгвэл Америк одоо тийм техникийн хөгжлөө бүр орой юм хаашиг. Тийм 150 сая хүн гадар тоолоод болж хад сая гаруй хүн сонгогчтой газар яхаараа тоолж бодсон. Тэр ихэнх баяр гэдэг ачсан нэг нарийн мичгийн дараатай нөхөр ярьж шүү. Их урдан тэр тоолох гэж. Юу гэсэн юм бэ? Дэлхийн байр одоо ихэнх одоо үжигтэй оронгоч гараас орж шүү. Тэгэхээр чи одоо ийм яриад өөрөө одоо улаар нь ярьж шүү. Одоо өөрөөсөө энэ ард түмнийг үл тоолж байна. Тэглэх хахад тэгэхээр энэ дээр одоо өөрөөсөө тэр харьяатыг ерөөсөө халахгүй бол ард түмэн одоо сонгол өгөхгүй байх хэрэгтэй. Баригчаад байгаа шүү. Манай зөвхөн наад хараад гэж одоо их баригчаад байгаа шүү. Ягаад гэвэл наад их амархан гэсэн кодлоо барьчихдаг. Тэгэхээр хэсэг болгоосоо нийлээд наад гэж амархан барьж байгаа. Тийм учраас одоо наад хараад гэсэн бүр шалгарсан л өөрчлөн гэдгийг одоо наад түм ойлгох учраас одоо энэ сайн дэвсгэр хийж байгаа тэр Монгол ардын намын болон 20 гаруй намуудын одоо маш зөв шийдвэр шүү. Тэр одоо энийг ард түмэн ойлгоод жинхэнэ нүдэрээ дэлгэцэн дээр гараар тоолоход бол ямар ч үгүй байхгүй. Тийм учраас одоо энэ дээр одоо бас анхаармаар байна. Энэ ачсан намын нөхдөд одоо Монгол орныг одоо түвэж одоо оюун толгой гэдэг том газар байна. Таван толгойгоо том газар байна. Энэ дээр одоо ард түмэнд хүч байгаа юм аа. Хэдэн цагаан арстуудыг хийжсэн. Эцэг лоочтой хийжсэн. Тэр одоо түүхийн дараа тэр энэ декортаар оюутан гэж чад түүхийн дараа 200 сая төгрөг шаард авдаг гэж байна. Юу гэж юм бэ энэ? Өөрөө хэлчих та хэдэн үнэ цаашаа авсан бэ? Хамбалдаа бишсоход одоо тийм гэж байна. 200 сая. Тэгээд одоо тэр цагаан арстуудаа дийлчихсэн. Ингээ Монголд зогсон байгаа. Тэр бомбар тэр нөөц гэрээний асуудыг ярьсан шүү дээ. Тинч одоо Монголын одоо аваад гэдэг батлаад газар шалгалт хийгээд, татварын газар шалгалт хийгээд, төлбөртэйсэн бүгдийг хүчингү болгоод тэрийг сайн төлөвлөө хийсэн сайн үр дүнтэй. Одоо 13 сенатор шалгалт 13 банкнаас одоо дээд он энэ чинь өөрөө дагчин өөрсдөө дагчнаад өөрөө шөрөнгө оруулах гэж байна. Ааха. Тэгээ энэ ихлээр их надад одоо удаач. Энэ учраас одоо Монголд нэгэнэгээд одоо энэ дуурчтай сади. Энэ хурдгаа одоо энэ тэгээд сайхан усууд байж энэ одоо аврагтын нойнгуан тэр даваа сургуун гэдэг хамбаа тэргээд కొన్ని хэсэгүүд усууд их орныхаа үеийн айлгийн төлөө ард түмнийхээ төлөө дуурч байгаа хүн шигшиж аваад босны онцгой дөрөвсөө тэр хавынхаа татанд очиж ажихаа эндээс үзэх хэрэгтэй. Өнөөдөр 300 төгрөгөөр хөрөж чадаа явж байхад 200 сая төгрөг авчаад их орныхоо төлөө дуурахгүй байгаа усуудаа ерөөсөө Монголын ард түмэн энэ сонгуулийн хуульд хэвлэлийг хийж байна.
За баярлалаа. Таны санал уриалгыг авлаа. Ардамдаа хөргсөн нийтэд одоо хоолойг хөргсөн энэ мэдүүлэг баярлалаа шүү тань. За баярлалаа танд холбогдсон явдалд. За холбогдлоо. Тэгээд нэлээх сэтгэл хөдлөлтөй холбогдож байгаа шиг байна тийм ээ. За бас бухимдахгүй байхын аргагүй юм энэ хар хайрцагны асуудал дээр бол тэгэхээр саяны үзэгчийн хэлсэндээ бас санал нэг байгаа. Бидэнд саналаа ирүүлсэн олон нийт маань бас үүнтэй санал нэг байгаа. Тэгэхээр сонгуулийн одоо саналыг тоолдог энэ хар машины маань, хар хайрцагны маань одоо хөгжил дэвшил гэж ярих нь бол бас нэг учир дутагдaltaй юм болов. Тэгэхээр Америк нэгдсэн улс саяны үзэгч маань хэлсэн Америк нэгдсэн улсад бол 1992 оны сонгуулиар ашиглаад дахин ашиглагдаагүй байдаг юм байлээ. Тэгэхээр үзэгч маань ард түмэн бол мэдээлэлтэй байдаг, мэдлэгтэй байдаг. Даяаршиж байгаа энэ цаг үед энэ нийгэмд бол бүх төрлийн мэдээллийг хангалттай авч байдаг. Тэгэхээр нэг мэдлэггүй тийм ээ ямар ч мэдээллээс хоцрогдсон хүмүүстэй харьцаж байгаа юм шиг бас нэг иймэрхүү зүйлсийг зарим нэг улс төрчид маань бас ярихгүй байвал яасан бэ. За тэгээд хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг маань ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгээд найруулагч маань 2 минут үлдсэн байна гэдэг дохоог өгч байна. Тэгэхээр за би нэвтрүүлгийн ихэнд бас танилцуулсан нөгөө 100 хар үйл явдлын жагсаалтууд байгаа. Тэгэхээр үүнд бол 7 дугаар сарын 1-ний хэрэг яалтчгүй орсон байгаа. За тэгээд ерөнхийлөгчийн тэр нэг өршөөсөн 35 тэрбумын өршөөлийн хууль байдаг. Тэгээд энийг бол бас олонний санал нийлэхгүй байгаа. Тэгээд үүнийг бол хар үйл явдлын жагсаалтад бас багтаан нэрлсэн байгаа. За бас хэддэх үзэгч маань хэллээ. За 3 дахь үзэгч маань хэлсэн байна. 17 чингэлэг спиртийн хэрэг яригдсан. Тэгээд 17 чингэлэг спиртийн хэрэг бол 100 хар үйл явдлын жагсаалтын 17 дугаарт орсон байна. Улаан мөнгө усны шууган орсон байна. Анод банкны хэрэг орсон байна. Хөвсгөлд амиа алдсан одоо эрвэс хамгаалагч залуу одоо талигач лавг сүмбэрлийн хэрэг бас орсон байгаа. Үүнийг бол олон нийт маш олон хувийн саналтайгаар бас 100 хар үйл явдлын жагсаалтад оруулсан байгаа. За ингээд эрхэм үзэгчтэй хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг өндөрлөж байна. Тэгээд эх 7 хоногийн мягмар гарагт 19 цагаас шууд нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч та бүхний саналыг хүлээн авах байгаа. Үргэлжлүүлэн тань мэдгэн телевизийн өдрийн хөтөлбөрүүдийг хүлээн авна уу.